Хоёр дугаар орсон байгаа шүү дээ аялаа. Би бүдээр болцоо дээ. Оо тийш тий. За. Ариун мэд. Үлцээж байна. Өглөө болж байна. Таныг ингээ хотод ирэхээр нэг зорж яваалцаж. Танин мэдээхэн те ингээд нэг туршилтаа хуваалцсан гэдэг их баяр баясгалан байх юм аа. Тэгэхээр тэгээд бөөгөөсөө хайлаад одоо энэ бүх багжуудыг одоо сүлээд их судалж байна. Биовэл биоэнерги аппаратууд за одоо энэ соронзон орон хэмжигч тэгээ аврон онцлогооны аппаратууд гэх мэт зөндөө сонирхолтой туршилтууд бол хоёлаасаа хийлээ тий. За чадахтай хүнийг хэмжиж болд юм байна. Яг нөгөө төхүүлж болж байна. Би яг чадахыг бол илэрхийлэх туршилт хийж байгаагүй. Зөв яг энэ улаач бүр ингээд аль биесны бөө тэгээд бөө болохоор өөрийгөө зэгч байгаа хүн. Тэгээд ингээд үгүй миний амьдрал наадах чинь байхгүй. Тэгээд ингээд шашны бүлгийн хүн. Тэгээд би ламби одоо христч. Гэт эднэр дээр бол хэмжилт яг юу дээ хэмжилт хийж үзчихсэн. Авар аппарат ашигласан, цахилгаан сорон зороо хэмжигч ашигласан. Нөгөө рам ашигласан. Гар хийцэн авраа хэмжигч. За тэгээд нөгөө нэг болор зис тэгээд юу цэвэр мөнгө дүүжингүүдийг ашиглаж ерөнхийдөө юугаар ээжлээ, юугаар ялгаатай гэд тэрний юм датабазыг зүг гаргах гэж байна. Тэгэхээр ингээд яг 10 улаач. Тэгээд тоо харьцаа нөгөө нэг ингээд харьцуулах байгаа болохоор ижилсүүлэх чадвар 10 улаач, 10 ингийн хүн, 10 лам, 10 христч ингээд нөгөө бүтэл дээр их цаг зарцуулна. За асуулт асууя. За манайхан бол энэ авра онцлогооны газрууд бол маш их байдаг. За энэ худлаа байсан бол худлаа зүйлчин бол богино хугацаанд гарч ирээл өөс шиг те аграал алга болчтой шүү дээ. Авра онцлогоо бол маш удаан Монголд үйл ажиллагаа явуулаад байна. Гэхдээ энэ үнэн байлаа гэд зарим нь бол арай хэтрүүлээд байгаа юм шиг санагддаг. Аврагаар онготой хүнийг мэдэх боломжтой. Боломжтой. Бүр ингээд тархины бичлэгээр боломжтой. Тархины бичлэгээр. Тархины зэрэг нөө захиргаан бичлэг хийдэг шүү дээ тий. Тэн дээр бас онгод илэрдэг. Энийг одоо ингээд олон жилд ингээд тархины бичлэг хийчихсэн одоо амгаахын салбарын зарим одоо ингээд шинжээч нар байна. Одоо ялангуяа нэг юм тэтгэврт гарахаас 3 жилийн өмнө гэдэг нөхдөд эдэн шүү дээ. Тэд нэр маань бол бүр ингээд тийш нэгдөө гэж ярьдаг шүү дээ. Тийм. Олон жил одоо ингээд тархины бичлэг хийлээ дээ хахан тэгэл за ийм ч юмтай да тэнгэртэй дээ газартай да гэдэг цагтлагаан бичлэг хийж явахт бол няраа байхад нь л мэдэгдэн шүү дээ гэдэг үг сонсч байсан. Тийм. Одоо ингээд нэг няраа болоод ингээд хүүхд мөхтэй гарцсан за нэг бариачд орчихоос өмнө нэг харваад нөгөө нэг юм юу арай нэг үнэтэй 500-ын шинжилгээ өгөхөөсөө өмнө нэг цахилгаан бичлэг гэдэг 35К-гийн шинжилгээ өгдөг шүү дээ. Тэгээд тэндээ тархины цахилгаан бичлэг дээр одоо бол хүмүүс шууд томографл гэдэг болцсон боловч яг томограф үнэхээр шаардлагатай маа юу гэдгийг их мөнгө төлөхгүйгээр те нэг илэрүүлж байгаа юм хөнгөн урьдчилан сэргийлэх бичлэг нь одоо шинжилгээ юм уу да. Одоо манай ертөнцийн чинь ингээд шинжилгээний аппарат хөгжсөөр л шүү дээ. Ах бол суцаа барайл те. Тэгвэл нэг юу гэдэг би 16 байршилээс суцаа харьцуулсаар агаал за ингэсэн байна гэл таах штэ. Таах бишээ за ингээд харьцуулснаас одоо статистик одоо нэг ерөнхийллийг олоод уншилдаг байлаа. За тэгэл эний чинь одоо ингээд юу гэдэг бата 17 дугаар зууны үед л гэх юм бол хүний жижин дээр чинь те барины шиглэр л гэдэг шиг те шаазангаар л хундагаар л одоо зүрхний зохиолтыг сонсдог байсан. Одоо тэгэхэд чинь бүр ингээд маш олон төхөөрөмж хөгжиж штэ. Тэгэхээр энэ нөгөө энийг тийм үү багж болох нь одоо мөн худал гэдэг зүйл биш. Багжаа хэр чадварлаг эзэмсэн бэ гэдэг мөн худал зүйл болсон. Тэгэхээр авра онцлогоогоор бол оншилж болно. Гэхдээ оншилж чаддаг хүн байна уу? Тэрийг одоо
хэр эзэмшсэн бэ Хэр гэдгийг л эзэмшсэн бэ чухал. гэдэг л чухал. Чи наяха дээр хүртэл хүүхдийн хүс тодорхойлж чаддаггүй яха уншигч нар байж л идэв шүү дээ. Тийм шүү дээ, тийм. Гэтэл те бүр ингээд нөгөө нэг за ингээд нөгөө нэг одоо юу гэдэг ийм хүзүү ингээд махлаг ингэсэн байгаа Дауны синдромтой байх магадлалтай маш хурдан тийм шинжилгээгээд дараагийн нарийнчлалтай шинжилгээд лөө чиглүүлж чаддаг тий яг хүн болгон дээр бас нэг сэтгэл зүйн чочрол өгөхгүй үнэхээр нэг шаардлагатай үедээ зааварчилгаа өгчдөг хүмүүс байж л байдаг. Тэгэхээр тэр хүн багчаа хэр сайн эзэмсэн бэ гэдгээс хамаарат одоо нөгөө юу нэрдэж штэ нөгөө бүгжээр хүний даралт хэмжиж болдоггүй гэдэг тийм үгүйгээл нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэрийг үнэхээр даралт хэмжиж чаддаг ч юм байдаг. За үгүй. Энэ бол ийм аргаар байдаг гэсэн чи эзэмших боломжгүй хүмүүс байгаа. За өнөөдрийн сэдвээр хоёлаа юу ярих вэ? Та юуны тухай ярмаар байна? Эсвэл би асуулт асуух уу? Дээр би нөгөө тантай уулзахдаа шалгалтаа өгье гэсэн шүү дээ. Одоо ингээд би танаас одоо хоёлаа нэг хүмүүсээ эсвэл тэрэн бураалаад босгочих уу? тийм юм ярьж илүү. Тэрэн гээд хоёлаа нэг хоёр дугаар хийцэн зүйл. Тэ. Тэрнээс чи нэлээд удацсан болохоор тэр хөглөө арилчих тэ. Арилцаа. Одоо яг за та ч юм да миний мэдхээр бол 2-3 мэрэгчлэлтэй илүү. 3 сургууль төгссөн гэж нөгөө ярьдаг. тандаж судалж байгаад өдөр өнгөрмөр байна уу? Хитэн мэрэгжилтэй болж өгөхөө бил би мэдэхгүй шүү дээ. За тийм тий. Харуу дээр ер нь хитэн мэрэгжил байдаг байх боломжтой байна. Би үндсэн 5 мэрэгжил эзэмших гэж дээ. Үндсэн 5 мэрэгжил судалгааны. За, наац сонирхолтой. Ямар үндсэн 5 мэрэгжил байна? Цаг хугацаа судлал түүх. За, түүх. Тий. Оо за. Тарих судлал сэтгэл судлал. За. Бие судлал анх ухаан. Одоо нэг нийгмээ судлах юм бол статистик. За. ертөнцөө судлал бүү. Оо. Тэгж та багцлт юм аа. Ер нь энэ зүгээр миний үзэл бодол. Би бүх юмыг яг одоо нэг шинжлэх ухаач гэж нэг хүмүүс нэг өнгөрдөг штэ. За тийм. Тэ. Яг байхгүй. Тийм үгүй гэж одоо ингэж юутайгаар ус суурьтайгаар хариулахыг хичээдэг. Тэгэхээр цаг хугацаа судлал бол түүхэл байхгүй. Тийм үстэй. Орон зай судлал бол газар зүй гэдэг ингээ олон болно шүү дээ. Гэтэ би орон зай судалгааныг сонирхолтой биш. Би хүний судлах дуртай. Тэгэхээр хүний цаг хугацааг судлаа. Хүний оюун ухааг судлаа. Хүний биеийг судлаа. Хүний сүнсийг судлаа. Хүний мөн чанар утгачлалыг судлаа гэсэн зорилготой байдаг. Сонирхолтой. Тэгээд судлаач яах гэж байгаа юм бэ гэж асууж магадгүй. Дахиад өрхтэй арай ухаантай баймаар байна. Энэ насанд чинь за хүн жаал наслах нь за албан ёсны үүрэг гэж бодоход талын эдэж дууслаа. Дараагийн хас талтай жинхэнэ ирч хүч сүнсний сэрэлтийн мөчлөгийн дээд одоо нэг өгдөл дээрээ сайхан фейлдэл явж штэ. Одоо ингэж нэг инээс илээ хиний онгодоос илээ мартцаа. Түр онгодоос сонсон заяа. За. Нэг л золгоол мөлхөөл явж ирсэн. Би ч өөрийнхөө онгодыг одоо болгохоос гадна бусдын онгодоос ингэж тийм нэг мэдээлэл авч гүн философи маргаан хийж те гэж таны мэдхүйг хэлэх маш дуртай юм баггүй юу. Тэгэл яасан чинь хүнийг ерөөсө хоёр мөчлөг туваанаа л гэж байгаа байхгүй. Өсдөг мөчлөг, өрнөдөг мөчлөг гэдэг. Эхний өсөлт нь биеийн зориулалттай, дараагийн өсөлт нь сүнсэн зориулалттай хоёр мөчлөгийг л хүн туулдаг гэж хэлжсэн байхгүй. Өө наа чи ямар чигцтэй юм те. Одоо ингэ бидний эхлээд бид одоо ингэ сүнсний тийм амьд бие матер талаас өснө гэдгийг сурдаг. Дараад нь сүнс гэдгийг өсөн гэдгийг сурдаг. Тэгээл үлдсэн нь тийм үү төвчээр гэдгийг сурдаг. Ийм гурван бүсэд байгаа штэ гэсэн байхгүй. Сонирхолтой код байна. Код бизнэлж болох. Эдгүү тэр хонгодын таашаалаар болоо. Тэгээд надаа нэр одоо бид нэр одоо юу гэдэг 10 сарнаас тий. Угсаал өсөлтийн тухай биеийн өсөлтийн тухай. Өө надаа ийм уур байд юм. Өө би тэлчээртэй суух ёстой байна. Тэ би нэг чадах ёстой байна гэд
махан биеийнхээ очрыг олох гол явж байгаа 30 хүрсэн шүү дээ. За 30 хүрээд хөө энэ дотор сүнсээ хүссэн үсэхгүй бөөнөрөө тийм болж явагдсан шүү дээ. Тэ? Би эмор нэг юм өсвөр насны эморлоос шал өөр өөрийнхөө мөн чанар утга нэр хүнд карьерийн ийм эморл руу ордог шүү дээ. Тэр нь одоо сүнсний мөчлөг сэрхүү гэл маш олон ийм шинж тэмдэг дотор харагддаг. Зүгээр 30 наснд нэг төрлийн эморл эхлээд байгаа байхгүй. Тэр нь ямар утгатай гэхээр өөрөө оршихуй мөн чанар утга. Одоо нөгөө уугуулын хэлдгээр гол ятгаас. Амьдэрч байгаа өөрийнхөө биеийг тодорхойлох хүсэл. Амьд гэдэг утгаа төгөлдржүүлэх хүсэл. Тэ энэ юм амар тийм хүчтэй. Одоо юм сэрхүү гэж хэлэх үү идвэх үсэт хүнд. Одоо ингээд сонирхолтой. Ингээд зөвхөн 30-аад насныхантай бүр яг албаар бис групптай ингээд талтыг хүртэн шашин. За тэгээд нэг юм оюун санааны хязгаарлалтгүй ярьж чадах те. Ингээд рандом ганц бийчэд биний олыг галзуу юм ярьцгаая гэдэг хөрөлтөөр 10 цогцолуулаад 2 цаг уулзъя. 10,000 төгрөг өгье. Тэгээ 10 команд гэж нэг юм туршилт хийгээд. Зүгээр ингээд тэгээ 10k-гийн төлөө бас нэг цагийг гаргана гэдэг бол бас л залтай хүмүүс юм тэ шийдэмгий байдлыг нэмэгдүүлж штэ. Тэгээд гол нь шашин ярих шүү, секс ярих шүү. За тэгээд энэ 30 насны, яг 30 насны тэ тухай ярилцъя. Ер нь энэ 30 насны утга учир юу вэ гэд. За. Чадалцуулчлаа. За. Бүр ингээд нэг юм бүлгийн сонирхол биш, бүлгийн задгаар л дээр. За би ингээд пастор залуу байна. Би ингээд юу нэ одоо гэлма тэ шашин буддийн шашны гэлма байна. За би бол Японы зэн буддизмын сонирхдаг судлаач байна гэд гаж нөхдүүдийг зүгээр ингээд нийлүүлээд тэгээд ингээд чаталж үзлээ. За сонирхолтой. За би нэг сүүлийн үед одоо хэмэл оюун ухаан гэдэг зээл одоо маш хүчтэй төрж орж ирж байна. Одоо тренд болж байна гэдэг шиг. За тренд цаашаа ер нь одоо цаашид бол хүн төрөлхтний ирээдүг бараг тодорхойлох гээд байна уу? Тренд бол биш баг. Энэ бол өөртөө дэлхийд дахинд одоо маш хүчтэй маш олон салбарт өрчлөлт байгаа. AI магтж байгаа юм шиг юм ярих юм билээ тэгвэл. AI та хэр их зуралдаж байна. Ийм хэрэглээ шүү дээ. Бид нар интернеттэй адилхан бид компьютертэй адилхан бид нар Excel програм нэвтэрсэнтэй адилхан л зүйл шүү дээ. Одоо нөгөө нэг подкаст контентууд маш олон байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт миний зориод байгаа зүйл болохоор би танд өмнө хэлсэн мэдрэмж хуваалцъя энэ подкастаараа. За тэгээд мөн дээрээс нь хэмэл оюун ухаанаас асуугаад, ChatGPT-гээс асуугаад, Cloud-аас асуугаад, Gemini-гээс асуугаад хариулж чадахгүй асуултуудын хариултыг өгье гэж зарж байгаа. Нөгөө нэг ихэвчлэн би бүр чатнаас асуулт олж чаддаггүй төрлөө мөн. Тэгээд ChatGPT чатботын төрлүүдээс тэгээд надаас гоё асуу гэхээр нэг тийм надад хариулсан шүү дээ. Тэгээд надаас яг энэ чиглэл дээр 1000 асуулт асуу гэд ингээд үзэхэд те харгал 700. Энийг л асуух юм уу? Бэжидэг. Өөдцөө яг асуултад бол зугаацаад өөдцөө. Тэгээ зугаацаад өөдцөө. Тэр асуултан дээр тоглоод сурцаа. Угаас асуулт гэдэг бол ингээд тэрхийг идэвхтэй байх айгүй гоё тийм урлаг шүү дээ. Тэгээ ямар нэг гоё асуулт олох болгондоо өөрөө ертөнцийг харах те ингээд тэлэлтийг олж харж яадаг аа тий. Энэ асуулт нэр ямар утгатай болоо гэж бодохын төдөд тэр гоё сүнсний гоё мэдрэмж авна штэ. Жишээ нь чиний хувьд хамгийн сайхан залуу бай гэдэг зүйл хүртэл хүний дотоод руу харах гоё цонх байхгүй. Тэ үнэхээр миний хувьд яг залуу гэдгийг эр хүүсэн дээр бодоод байгаа юм, насан дээр бодоод байгаа юм. Хамгийн гэдэг үгийг тийм үү яг юутай харьцуулж байна. Тэ гоё гэдэг үгийг яг ямар хэмжигдэхүүн болгож ашиглаад байгаа. Тэ хамгийн гоё залуу гэдэг 3 үг холбогдонгууд ямар хэмжигдэхүүн нэгж удаад хин төсөөлөгдөхий. Гэт энэ гоё асуултыг олгочих таашаалахгүй. Тэгээд бүүдэр
яг миний энэ таашаал хандаг. Өргөндөө чандаггүй. Тэ. За химэл оюуханаас би асуусан. Гэхдээ надад олигтой гой хариулт өгөөгүй. Тойруулаад ингээл нэг хариулдэн штэ тий. Ихтэй онгодоос бол би гой сонирхолтой хариулт авсан. Тэр асуултаа би танаас асууж үзье гэж бодож байна. Болоо. Болно. За таныг хиц хэнгэргээ дэлтэд хуур одоо хоёуг хувцаа өмсөд онгодоо хүлээж авах тэр агшинд таны хувийн ухамсар би гэдэг мэдрэмж хаашаа одтой юм бэ? Орон засалт байна тий. Тий. Хаашаа гэж штэ болно. Тэгээ за нэг үйлдэл нь бол онгод орж ирнэ. Нөгөө үйлдэл нь би зээлнэ. Хаашаагаа. Би зүгээр яг өөрийнхөө бүр яг таг мэдрэмжийг хэлэх үү? Цагтаад мэдрэмж. Эхлээд би зөвлөгөө бэлдсэн байдал дээрээс бүлж эхэлдэг. За одоо би зайлна гэдэг үү? Окей. Би одоо нэг танин мэдхүү онгодыг одоо өрн дуудагчаа шахаардлах шалтгаан. Тэ түүний одоо ингээд ертөнцид буй одоо ингээд ертөнцид буй байх шалтгааныг өгдөг эхлээд. Бүр ингээ өглөө наранд сүү өргөхөөс та энэ яг миний замбууланд хэрэгтэй байна. Дуудаж штэ. За. Тэ? Ийм зорилгоор таад энийг тийм үү чиглүүлж чадах учраас хэрэгцээтэй байна гэдгийг би өөрсөлсөн мөчөөсөө ингээ бэлтждэг байхгүй сэтгэл зүйтэй. Бүр ингээ эртний одоо ингээ агшин болгондоо ингээ одоо нөгөө онгодоо яг ийм шалтгааныг хайх энэ замбууланд орших утгыг өгөх байдлыг ингээ бэлдэж жагаад за ингээд нөгөө учир шалтгаан болсон хүмүүс маань ирлээ. Буухад ердөө 30 секунд зарцуулдаг байхгүй юу? За. Тэ. Надад нөгөө юу гэдгийг би бас түшээ хийж үзв. Хоосон хэнгэрэг дэлтгэхэд миний санаа ухамсар тэнэж бодоход дургу. Ойлгож байна. За. Надад хамгийн хүнд одоо нэг бөөлөн дээр түшээ хийгээд хүнд хэцүү байдаг зүйл дээр. Яг ингэж гоё, ингэж асууна гэсэн асуулт маань хэнгэрэгний хэмнэлд дарагдаад хэнгэрэгнээс гарах эрчим цохигдоод юу ч асуухад явах үдэ бурда болчдөг. Тэг ингээд оромжоо энергитэй миний бодол хамт хийсчихдэг. Тэр байдал таалагддаг учраас би одоо энэ нөгөө учир шалтгаанаар бэлдсэн онгодоо илүү юм сэтгэлийн хөглөөтэй асуултанд байлгахыг хүсдэг учраас хиц хэнгэргээ дэлдэх мөчөө хамгийн бага түвшинээр байлгахыг хичээдэг. Тийм учраас дотоод дуудлага маш урт хугацаанд хийдэг хэрнээ сүнс шилжилтэд богино хугацаанд хийгээд байгаа. Тийм үү. Тэжээд айгүй хортоо даг гэл болгочдөг тий. Энийг босод болооч нар хараад гэгдэг. Би ч анх бас гайхажсэн тий. Хэлдэг. Буух гэж маш их юм болно. Айгүй одно тэгэнгүүт даг гэл онгод болгочдөг. Тий. Тэгвэл энэ ард тийм үү. Би хитсэндээ ингээд өөрөө нөгөө бодож хэмээн дарагдуулах байдал ихтэй. Яг зорьсон асуултаа ингээд замхраачдаг учраас бусдыг битээ тгээсэй гэж хүсдэг байхгүй. Яг ингээд буухт нь энийг асууна гэх нэг юм цэгэлттэй суулж байгаа шүү дээ. Яг тэр гоё сэтгэл хөдлөлтөй ингээд онгодоо сонсохыг хүсэж байдаг байхгүй. Яг зөв. Тэгвэл яг тэндээс ингээд хамгийн баялаг яриа, хамгийн баялаг мэдээлэл жинхэнэ нэг оюун ухааны дээд зэнгэр тийм асар хор шиг орж ирнэ гэдгийг өөрөө үзсэн тулцаа. Тийм учраас нөгөө хөхтөн авах хүний хамгийн юм сэтгэлийн хөөрөлтэй мөчийг нь онгодтой үзүүлэхийг л хүсдэг. Тэгэхээр би хаана байна гэхээр би тэр одоо нөгөө нэг юм учран буй хоёр сүнсний хэмнэт байна штэ. Нэг нь асуухын төс болсон. Нөгөөх нь тийм үү нэг өглөөнөөс бэлдүүлэх хүчээс болох хариулахын тийм ингэ чармаатаа гэсэн агшныг хажуунаас ширтгэл дуртай. Би тэнд байгаа. Тэнд байгаа. Тийм би тэнд байгаа. Хөглөө устна гэж хоёлаа ярьж ирсэн шүү дээ. Энэ хөглөө гэдэг зүйлийг одоо энэ даавар гэж ойлгох нь
Би бол ойлгоод байгаа. Хүн бол даврын амтан. Тийм. 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 Тэгэхээр хөглөгдөж асуугаасаа гэж бодоод хурдан бод. За тэгээд өөрөө ажиглагчийн төвшөнд байдаг гэсэн үг. Тийм. Ажиглагч нь байх. Нөгөө дуртай. Хаана байдаг вэ гэдэг одоо би бол мэдчихлээ л зүгээр анхлын бөө мөрөглөг сонирхож байгаа хүмүүс. Та яг онгод бууцсан мөчид өөрөө хаана байд юм? Өөрийнхөө биеэс бүтэн ангижрахгүйгээр одоо ингээд юу гэдэг хацгай байж чадна. Одоо ингээд нөгөө сүнсээ бүтэн биеэсээ салчаар амар тийм дараад нь хүндрэл байдаг байхгүй юу? Тийм болгоор ингээд мүч салахгүй орон зайд байж явах дуртай. Аль нэг гэрхтэнд аль нэг мөчөнд очдог гэсэн үг. Ерөнхийдөө тэгтээ нэг хөндлөнгийн ажиглагч болж бас нэг орон зай одоо нэг харилцаж байгаа хүн харилцаж байгаа онгодыг хажуунаас нь ширтэх дуртай учраас өөрийнхөө мөрөн дээр гараа тавих хүртлэх одоо юм холдолтыг буюу 50 см орчмын өөрийнхөө бие эргэн тавьж байж чадна. Тэгтээ би яг ингээд нэг хөндлөнгийн ажиглагч болох дуртай. Ямар нэг эргэтэнгийн хэмжээнд сүнсэж жижигдэх дурггүй. Шаардлагатай одоо юу гэдэг зам үеийн үед бол бөхцлөгдөн л та. Буюу хамгаалтын байдалд орно. Одоо онгодынхаа бүрэн хамгаалтын одоо юм шууны тор шиг хамгаалт дээр орж сүнсээ хамгаална. Бусад үед бол өөрийнхөө бие тавьж мэдэх дотор байдаг. Тэгтээ гадаа. Хажуунаас нь өөрийгөө харах дуртай. Талент харж байгаа юм шиг үү? Араасаа хажуунаасаа үлчлүүдэгчийн зүгээс уртаасаа гэл тэр хоорондын харилцааг юм олон өнцгөөс видео камер шиг мэдрэх дуртай. Зөв. Энэ заавал яг энэ мэдрэмжийг бол маш олон хүн хүсдэг. Одоо astral projection, astral аялал гэл ингээл эдгэр чинь нэг хэсэг бөөнд амар их судалсан шүү дээ. Дэлхий дахина гэдэг шиг. Энгийн хүн тамхтай биш, энгийн хүн тийм боломж бий юу? Эсэлгалын төвшнөр гэдэг ч юм уу? Бага. За. Бүр бага. Энэ бүр ингээд та сүнс мөндөл бол та чадна. За. Тийм амар хэцүү. Би ингээд нөгөө юу гэдэг эхлээд үзэл сурталтан байсан юм билээ. Яг бүүдэрээ. За. Тэгээд нөгөө нэг дүрм бол дүрм тэрнээс өөр хувилбар байхгүй юм шиг. Тэ. Яг ингээд дуудаад нэг чижлэгшүүлэхтэй. Тэгэнгүүтээ нэг юм 17 минут ихтний бараг нэг хэмнэлээ тохиолдтой. Нэг бүсэлгийн ороогаа чиглүүлсэн тэг юм цоргийн хөдөлгөөнтэй. Тэгэнгүүтээ 3 өсрөнгөтэй онгод орсон гэдэг доошоо сууд газ цааваад өрөө бодоод лэгжсэн ч онгод юм шиг гэж сууж явах хэвээр. Ийм үзэлтэн байсан. Энэ дээр би ойлголт гэж боддтой. Хүн өөрийгөө гаднаас нь харах боломжтой юмгууд хинж чаддаг шүү дээ. Жохон хөвтөж чадна. Зүгээр л талент хараачдаг гэдэг чинь. Тийм байдаг тийм. Яг ингээд би чинь одоо нэг юм жолооны хэрэгсэл гэж бодъё л да. Өөрийнхөө жолоо хүнд өгөх таатай гэдэг. Зарим үед. Мэдээж одоо нэг юу гэдэг бид нар бол ингээд тий холын аялалд ялангуяа запас жолооч дуртай шүү дээ. Тий. Тэ Холын аялал. Холын аялал яг гоё зам дээр бол бүр ингээ хурдаа нэмээд өөрөө таашаал чинь тэр амьдралын гоё хэсэг штэ. Жишээ нь би өрөө секс их дуртай байхгүй юу? Тэр жолоог онгодод өгнө гэж байхгүй байхгүй. Гэтэл нэг залхуутай хичээл дээр тийм ингээд нөгөө ойлголтыг олж чадахгүй тархиад цуцааж яхад онгодоо бие өгөх дуртай л байхгүй юу? Тэ миний тарих тэр мэдээллийг хүлээн авахч дохиогүй явж штэ. Тэгэхэд тэр мэдээлэл ингээд санжуурхаад байгаа онгодоо тэгээ жолоогоо шилжүүлчихэд миний онгод энийг сонирхож байгаа чи би яаж чадахгүй гэж. Тэ та яг юу ойлгож байна?
тийм үү ингэж ойлгож болж байгаа юм уу? Гэдэг ингээд дундын тэгээ шизофрени сэтгэл зүйн яриа шиг юм хийж чагаад баг зэрэг ойлголт олонгууд за миний хүү одоо чи надад сураа гэдэг ингэнгүүт буцаа шилжэнгүүд нөгөө оогтой ойлгохгүй энэ орон зайнаас гармаар ань гэсэн зүйл ойлгох хүрээнд ороод ирдэг нь өөрөө хурдан суралцах аргын бас нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр энэ толинд хараад болох зүйл биш. Тархиан талдах боломж л гэж би хэлнэ. Бүүгийн хамгийн одоо би өмнө нөгөө тэрэн дээр хамгийн муухай хэсгүүдийг ярьсан те. Таашаалтай хэсэг. Хамгийн таашаалтай хэсэг. Тийм үү? Энэ өөрийгөө талдах, өөрийгөө хажуунаас нь харах тэр нөгөө нэг юм сэтгэл хөдлөлөө хүртэл бид нэр ингэж удирдах чадахгүй царин төгсмөргүй мэдрэмжид цаанаар бүр үнэнхээр удаанаар таашаа мэдэрмээр хүсэмжит мэдрэмж бүх зүйлээс сүлэлдэж байгаа шүү дээ. Тэрийг наривчлахад бүү үнэхээр сайхан. За эндээс нэг асуулт орж ирж байна. За түрүүний асуултыг болъё. Таны ярьсан маш сонирхолтой байлаа саяны. За бөөгийн тавилан хэцүү гэдэг. Улаач хүний амьдрал бол бэрхшээлтэй, өстой нөгөө экстрем гэдэг тийм. Чи бөө бол жинхэнэ экстрем амьдралаар амьдрнаа. Үнэхээр хэцүү шүү. Бөөгийн тавилан чангаа гэх. Тэгээ бүхэл одоо энэ тэнд сошиал ертөнцид бөөнөр бол тэгж ярьдаг. За бөө болоод тэгвэл үнэхээр кайфтай, таашаалтай, жаргалтай хамгийн гоё зүйл нь юу вэ? Таны хувьд. Би эхлээд нөгөө эсэргүүцэх үг хэлж байна. Уучлаарай. Ямар нэг юм болно гэхэд тэр ямар нэг юмыг эсэргүүцдэг үгс байж л идэг. Имч болно гэвэл имч хийцэн. Дуучин болно гэвэл дуучин хийцэн. Мужаан болно гэвэл мужаан хийцэн. Үнтэй суух гэхээр үнтэй суух хийцэн. Сална гэхээр салах хийцэн. Ямар нэгэн юмыг өөртөө бий болгоно гэх болгонд үгүй наадах чи хэцүү гэдэг үг байж л идэг. It happen. Fuck. За наач их сонирхолтой яриа л та. Тийм учраас бүх болно. Үнэн дээр чи нөгөө юу гэдэг шүхрээр үсрэгч болох. Бүх болох. Зүгээр энэ чи ямар нэг юм болох л байхгүй. Өөрийгөө тэр ертөнцид зөвшөөрөөд тэр хар цагаан дотор амьдраад тэр эрчим энергийн мэдрэмжийг дотроо дүүргэх л агшин штэ. Тэ түүнээс зөв буруу гэж бид нэр болдоггүй. Тэ бид нар магадгүй гэмт хэрэгтэнд болж болно. Бид нар магадгүй сахис тэнгэрч болж болно. Тэр болно гэдэг үгч сайтай мутагаал байгаа учраас хараас нь сэргийлэн сануулна, сайхныг нь магтан, сайсан бишрэн. Тэр болно гэдэг зүйл чинь л юм утгатай зүйл шүү дээ. Би бүү болов. Би болно гэж шийдвэр гаргахад эцэг их гэр бүлээсээ эсэргүүцэл. Тэр нөгөө бас туршлагатай хүнээс хүртэл харах угаа сонсч л байсан. Гэхдээ би болно гэж шийдсэн байхгүй юу? Болмоор байна. Тэ яагаад гэдэг дээр би ямар нэг утга өгч. Миний охин тэ одоо ингэ зүрхний шигдэстэй. Би энд өөрөө чадвартай баймаар байна. Миний удам миний нүдээр харахад тийч өөдтэй сайхан биш ээ. Би тэрийг дэвшүүлэгч болмоор байна. Болмоор байна. Би баймаар байгаа байхгүй юу? Би амьдрмаар байна гэдэг шиг зорилтод мөн сэрхүү хүсэлтэй яваад байгаа. Өөрөөр хэлбэл жинхэнэ шамаа готтой яваад байгаа. Тэ болий. Эмч болох хэцүү юу, цэвэрлэгч болох хэцүү юу? Үнэн л хэл. Би хаанаас эхэлж байгаа вэ? Би хаанаас эхэлж байгаа? Хэрвээ би эхийн хөвлийн ургийн төвшин дээр байх юм бол энэ хоёр хоёулаа хэцүү сонсогдож байна. За. Би 18 настай байх юм бол би арай нэр төр хөөцөлдөөд эмчийг сонгох байх. Гэтэл би single mommy санхүүгийн хямралдаар байх юм бол надад цэвэрлэгч нь амархан эмч нь хэцүү санагдана. Би хаанаас эхэлж байгаа? Цаг хугацаа тий. Цаг хугацаа миний нөхцөл байдал дахиалсан болсон. Тэгэхээр би болно гэдэг шийдвэрээ цаг хугацаа хоорондоо нөхцлөөсөө л мэдэрч гаргаж байгаа байхгүй. Энд нэг захирагдахгүй нэг юм жинхэнэ код яваад байгаа шүү дээ. Голын атгас гэж нэрлэдэг. Би тэгмээр байна. Тэр наад ертөнц чинь биш миний бүр төрхийн утга. Амьдрахын утга ийм нэг төрөлтэй гэдэг юм аа. Гэдэг дотоод хаашаараа. Би өөрөө баймаар байна гэдэг үгээр бас илэрчдэг тий. Би хичээлээтэй баймаар байна гэдэг зорилгоор илэрхийлдэг тий. Энэ бииштэй гэдэг нэг мэдрэмж.
би бөөгээд амар гоё тата мэдрэмж авдаг. Би ийм ч би маш тата мэдрэмж авдаг. Тэгэнгүүт би зураач юм гингүүд би гайгүй сайн зурдаг мөртлөө би тэр одоо нэг байж чадахыг чадвараар бол хийж чадна. Оршин амьдрах дээр нүггүй. Би зөвлөгөө сайн хийв. Гэтэ би тийм дээр оршин амьдрах буюу байг гэдэг дээр үгүй. Бүр энэ төвшний асуудал айгуу сайн. Би тийм хайр дурлал хосын харилцаанд эрхэм нэгэн байхыг хүсдэг хэрнээ эхнэр гэдэг хариуцлагаас айдаглахгүй. Би эхнэр баймаар байна гэж нэг юм гоё мэдрэмжтэй хэлж чаддаггүй шүү дээ. Бүр энэ хүсэж биш. Хин нэгэнд эрхэмлэгдэх тийм одоо онцгой эпископ бай гэвэл дуртай байгаад байдаг. Яг ядаж ингэж өөрийнхөө сүнснээс сонсоход оршихуй ямар утгыг өөрлөгөө одоо хүсэн татаж байгаа. Тэ ямар нийгмийн суртахууныхаа дүрмээр эзэмшээд байгаа. Бид нар хүссүүсээ сурах шийддэг шүү дээ. Эрдэнэл байдаг шүү дээ. Ээж аваа хөөгдлөө идэг шүү дээ. Энэ нэг заяад бол толгалтын дээр байж чадчихлаа гэдэг шүү дээ. Тэр ер нь сайн муу гэдэг хэмжигдэхүүн дээр биш байдаг л зүйл үү. Онцгойрол болсон би. Одоо эго гэдэг намайг одоо ингээд эсвэл нарциссизм ч гээ юу ч гээд тэ хэлж болгоо. Энэ хорвоод амьдрсан юм чи яг хүн болгоны хийдгийг хийхээс илүү хүн болгоо хийхгүй байгаад энэ хий бяцхан сонголтыг амьдралын цагийн менежмент дотор багтаамарлаа шүү дээ. За өмнөх төгөрдөр хоёлаа жаахан хэцүү сэдв ирсэн шүү дээ. Ингээд одоо жаахан жаргалтай юм ярэ гэж бодсон юм аа. Storytelling одоо өгүүлээ та өөрхөө бөө болоод хамгийн жаргалтай мэдэрч ийсэн мэдрэмжээ дурсамжаа хуваалцаач ямаа сонсогчдод маань хамгийн жаргалтай 71 дэх бүл бөө болсон сайн шүү. Өгүүлбэрс өдөр эхэлсний дараах 71 дэх бүлөө за 71 дэх 71 дэх нь за юу болсон? Тодорхой нэгдэх нь хэцүү байсан өөртөө хэрэгэлсэн. За ийм байдлаар 10-аад нь бараг сул өнгөрч байгаа. Зараад нь сэтгэл гутралд орж байгаа. За. Гэтэ би амлсан штэ гэд бараг 30 дээр ингээд твцэж тэ тэгээд 50 орчим дээр бууж өгөөд бүр ингээд дунд нь завсарлаж байгаа. Тэгээд 60 орчим дээр тийм цаастай нэрээ яах гэж онгод ингэж дамалгаа багштай одоо ингээд хийцэн байна гэд үг хэлчихвэ гэдэг өөрийн нэр төрийг сэргээх гэсэн оролдлогоор буцаад уйгандаа сууж байгаа. Гэтэл барьж авч чадаагүй. Ямар байх хэлбэр оюун санаанд орж ирдэггүй. Гэтэл нэг хийгдэх ёстой зүйл нэхэлтэй. Яг ийм байдлаар ингээд нөгөө юу гэдэг яг юу хүсээд байгаагаа тодорхойлохч боломжгүй 70 удаа бөөлөөд 70 нэгдэх дээр яг тэр дээд ухамсарт холбогдох гэж мэдэрсэн байна. За. Тэ чи яг яах гэж ярьж байгаа гэдэг ганц асуулт олж авч байгаа байхгүй. Өөртөө. За. Би өгөл ухаан гингүүд ямар нэг тайлбар бодоод байснаа биш өөрийнхөө ярих хэрэгцээ хизээж бодоогүй байхгүй. Хэрэгцээ. Миний ярих хэрэгцээ чинийх биш. Минийх. За. Би яагаад одоо чамтай яриад тийм үү? Яг энэ ярьж байгаа акшндаа өөрийнхөө дуу хоолойг таашаагаад. Тэрүүгээр би чамд юу ойлгуулад. Тэгээ би чамаас ямар хөглөө аваад цаашид ямар ив нэгдлийг үүсгээд ямар найдварыг бүтээхэд юунд хүрэх гэж яриад байгаа юм бэ? Гэдэг нэг ухамсар бүх гээд ороод ирд юм билээ. Тэр ингэ чи ярих нь ийм утгатай. Энэ ярих гэдэг чинь ийм сайхан онцгой чадварлаг. Амьдыг чинь илэрхийлдэг, амьсгалыг чинь үнцэнтэй болгодог. Өөрийг чинь оршин тогтноодог, өнгө ертөнц зөөрн зохион бүтээдэг. Үг найр ойлгыг оюун санаанд ертөнц болгон хэлбэршүүлдэг. Энэ кодыг чигээ эзэмшихгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг 71 дэх бүлэгтэр олсон байхгүй. Одоо таны хувьд бол одоо өртөө жонготтой, үлгэр жонготтой ярих гэдэг зүйл бол танд хэрэгцээтэй гэдгийг мэдэрсэн байна. Яг өөрийнхөө юу ярихыг мэдрээд тэ. Гоё яриа хийх нь таны хувьд таашаалтай байсан гэсэн утга болж байгаа байхгүй.
Би бүр ингэ насаараа хайсан амьдралаа боолцсон. Яг тэр 71 дэх бүлэгт. Дэлхийд Бүр ингэ дуу хоолой үг монгол хэл. Тэр монгол хэлийг төлөөлүүлэн хэлж байгаа үг болгоны нарийн чимэг гэлба. Тэр болгоныг би чамд ойлгуулах гэдэг хэмээ урсгал. Би энийг л ойлгох гэж бараг төрсөн юм шиг санагдсан. Яг энэ гоё. Энэ миний утга байлаа. бөө болоод одоо онготоо яриулдаг үлээ хийчихэл онготоо ундалчаал мордулчдаг. Тэгтээ 10 жил бүлсэн 20 жил бүлсэн гэсэн хүмүүс байдаг. Таны хувьд бол яриулаа л гэдэг онготоо. Тий. Яриагийн чинь болохоор ном судралгаад одоо миний мэдхээр бол хамгийн олон ном бичсэн бөө бах, хамгийн их ярьсан хүн байх. Тийм баг уу. Гэтэ энэ таашаа Тэр таашаа. мэдэх үү. Энэ үгээр орох бороо шиг энэ тэ нөгөө нэг 71 дэх бүлүүдээр болж авсан гэж шүү дээ. Энэ бороог олж. Надад яг бороо шиг мэдрэгддэг байхгүй. Одоо бол би ингээд өөрийнхөө оюунаас болохоор ингээд утас ээрж байгаа юм шиг яриад байгаа байхгүй. Миний дотоод мэдрэмж яавал зөв хэлэх вэ гэдэг нэг юм. Тэ ингээд ядарсан, хичээнгүүлсэн. Хонгот дээр юм бэ. Нэг бүрэн таашаалтай яриад байдаг байхгүй. Хажуунаас нь харна нэрийг. Хөө энэ ертөнцийн ийм утга байсан юм бэ? Бүр зүрх сэтгэлээс хөөрөн байсан. Өмнө та надад тэгж ярьчихсан. Би нэг 30 минут ярихгүй бол унтчихдаг юм аа. Тийм ээ. Тэгтэл би одоо таны яриад байгаа зүйлийг ойлгохгүй яг нэг удаа мэдэрсэн тохиолдол байт. Эрдэнэтэд та манай өргөнд ирсэн. Дэмжигчэд ирсэн. Бөөлөнд суусан. Одоо нийтийн олон нийтийн яриа гэхүү төрж олон хүнд ярих яриаг юу гэдэг вүлээ? Бүлгийн яриа. Бүлгийн яриан дээр буулт хийсэн. Тэн дээр үнэхээр супер төгс маш гоё яриа болсон. Тэгэнгүүт би хүртэл ингээд анх удаа хөөх олон хүнд яриач ямар таашаалтай ингэж гоё те бүр ингээд нэжгэнтэл барыг алга ташхан дашаа дуугаа гэдэг. Энэ мэдрэмжлээд бас үнэхээр гоё юм билээ. Тийм. Би бол гэхдээ тэрийг танаас л мэдэрсэн. Гэхдээ би өртөө жонгодтой, үлгэр жонгодтой хүн биш те. Өртөө жонгодтой, үлгэр жонгодтой гэдэг нэг хит чавчаа онгодтой байх хэсэг нь хамаагүй. Минийхээр бол магадгүй өөр улаач залхахад би биш. Одоо манай багш аягаад байгаа. Эсвэл сон зарай, эсвэл чи боолыг залхахад ийм ч над чиг чалчих төрлийг онгод биш. Би хэлээд ш 71 дэх бүлгөн ухааны төлөө бүлжсэн. Тэнд энэ орчхон нэгэн оваа гэдэг сүнс зөвхөн утаа дээр чалчаа хувилбараар би болсон байхгүй. Би чамтай юу ч хамаагүй. Тэм ертөнцийн бүхнийг ярилцээ гэдэг юм сэтгэл зүйн нээлт би болсон. Хоёр талын итгэлцэл би болсон. Улаачаа соржсэн хонгод ихрэлэн тэрсэн гэж байхгүй. Би цорилтод тэмцээд би чамтай ярилцъя хамар байна гэдэг тэ ингээд бүрэн тэрсэн эзэмдүүлсэн мэт. Хайрлагдсан мэт тэр мэдрэмжийг үнэхээр тэ ингээд 70 бүлөө фейлдэж штэ. Утгагүй болсон штэ. 71 дэх дээр нь барьж авсан. Энэ ямар нэгэн 71 итүүхэн мэтүүхэн биш шүү. Зүгээр санамсараагүй. Тэ би нөгөө буус толгоноо нэг за хизээ нүдээр ямар тааш гаргалаа гэсэн зам үлээрээ тоолоход 71 дэх дээр нь боломжтой болсон. Магадгүй би ер нь 100 хүргээд бууж үгүй гэдэг. 100 хүргээд бууж үгүй гэдэг юм төвчээр нэг юм гяндадаг юм замтай байхгүй юу? Яг хаанаас анх тийм юмтай болцсноо мэдэхгүй байна. Ер нь бол төвчээрээ 100 хүргэх гэдэг. Бууж үгүй. Тэгээд ахиж эзэж олдох миний амьдралд хүсээд иршихгүй. Оргоо тавилангийн те эс зэрэгцэх зам юм байна гэж бууж өгчих гээд байдаг. Тэгээд хүмүүс дахиад хичээгээ чи юм удаа явчаад гэдэг угаасаа ятгах чинь л та тэр надад хамаагүй. 100 бол хангалттай. Тэ? Орж ирэх магадлалыг барьж авах боломжтой тоо штэ. Тэр 100 дотор багтахгүй бол би дэндүү их хичээл зүтгэл гаргах гэж байгаа санагддаг. Яг 100-аа нэг зорилго төр хийгээд үзээ. Тэнд магадлал баригдвал тийм би нэг тулгаад. За тэгвэл за энэ бол ойлгох хүмүүс нь ойлгох үз. Ерөнхий нийтлэг одоо бөөнөр тэрийг мэдэрчээл баярлдаг да гэдэг шиг өөр таныг одоо жаргалтай болгож байсан мөчлөг.
3 дахь галээд эхлэх өөрийнхөө боломжтой. Нэг анх удаа гэдэг юм байхгүй би ингээ нэг фэлтийн түүх дотор олоод байгаа. Магадгүй би 100 удаа галаад их гэж байгаа байхгүй. За. Боломжтойхоо тэр нэг гаргана гэсэн амжилтынхаа төлөө галаад ихэд эхэлж байгаа байхгүй. За. Манай удам жоохон үр хөвгөд муудэрдэг. Тэгэл ингээд бүгд л хамгийн одоо ихний асуулт гэр бүлээс яадаг асуулт. За миний дөө одоо удам садартай болсон бөөн юм чи. Тэ миний охин, миний одоо дүү, миний хайртай нагцаа гайгүй байдгийг те. Айл болгоно байдаг юм. Бид нар бол те харин дээрээ хайрлаа хамгийн дээрээ ихрэлээ. Гэтэ бид нар үнэхээр өндөр залхууртай байж үр хөвгөдөд тасдаг шүү миний дөө. Тэ хүмүүс чинь тэгээ шүргэлцхийн төдөж ирээсэлжтэй ширтэлцхийн төдөд дурлаад тахад манайхан дээр байхгүй штэ гэдэг л үг байхгүй юу. Маш их чармалтын дараа жимсэлдэг. Тэгээ бүр жирэмслэлт нь тиймч одоо найдвартай бүгд төрдөг ч биш. Төрмүүлт нь бүгд эрүүл сарвал байдаг ч биш. Ямар нэг эцэг их тийм үү зүгээрэн гээд өсгөлт өдөөгөө чармаадаг биш. Яна гэдгээр л хүүхдэд тусаж авдаг байхгүй юу? Жишээ яна ихрүүдээ. Яна зүрхэн цорхоо. Яна тархины далдтай. Яна шаарлалттай. Нэг янагаар дандаа хүүхдэд тусаж аваад байдаг. Бүр ингэж яна хүүхдтэй болохгүй байна. Яна охинтой болохгүй байна. Яна хөдөлчлөө. Нэг янатай л жимсэлдэг байхгүй. Тэгээд энэ нөгөө гэр бүл нэг ч хэсэгдэг яна хүүхдээ яна. Тийм болохоор бүгд тэгээ би баян болмоор байна гэдгээс төрүүлээд тэгээ эсвэл за ахыгаа сайхан харж яваарай гэдгээс төрүүлээд гэр бүлээ нэгдсэн эсвэл ирмэлзэл сайхан хүүхдэл гэдэг. Тэн дээр нөгөө онгодоос чиглэл авч л байгаа юм л да. Тэгээд ингээд гэрт тийм их сайхан нурган төрөөд ээжигээ яана гэж хэлүүлэхгүй тохиолдолд чи галаа тагсанд өөрийгөө тоолоорой гэд чиглэл авч байгаа. Нэг энэ болцолд хүрч штэ. 3 жил дараалж хийсэн байхгүй юу? Нийт 9 удаа мод шатаасан гэсэн үг. За. Ойлгож байна. Нөгөө намрын дахлаад өвлийн тэгэлгээ хаврын дахлаад гурлан хийгээл яваад яг 3 дахь жил дээр ээжигээ яана гэж хэлүүлээгүй хүүд төрсөн. Тий. Тэр. Тий. За. Чадчих. Өөр. Яг ийм нөгөө нэг ийм чи энийг хийж чадвал өөрийгөө болсон тооцоорой гэдэг онгодын бошгол хүрэх сайхан шүү дээ. Бас нөгөө уувал за би уувалаас өмнө судрын дангарахтай болооч ясаа. Уувалыг одоо ховдод анх цаалаад бийжүүлж явж байгаад нэг манай уувал чинь 108 удаагийн бийжлийн хугацаанд дээр явж байхад за 76 7 дахь хавцаа нэг үг хэлсэн байхгүй. Өнгөнд гэрлийн өргөнд 7 гултмай алт зүтгэлэг өргөх гэж л ирсэн. 3 тэрбум төгрөгийн зүтгэл ахгүй юу? За. 7 гултмай алт гэдэг нь. За. Гэрлийн өргөнд одоо тийм хэмжээний хөрөнгө босгоно гэсэн үг. Уувал ч нэг иймэрхүү яриатай. Тэгээд одоо саяын одоо ингээл аваа буралтайгаа ингээл модалцчихлаа юм л да. 3 тэрбум зүйлийг яагаад гэрлээ өргөд өгч байгаа юм бэ? Яагаад удамтай биш? Яагаад надад биш? Яагаад тэг миний зүтгэлээр бусдыг тэтгэж байгаа юм бэ? Та тийм Чингис хаан дайртай. Эсвэл Хавал хаан дайртай. Бүр надаас үр удмаасаа илүү юу? Аваа бурлал хэлнэ. Миний удамд хадмад хэрэгтэй. Тиймээс миний зүтгэл 7 гултмай алдыг тэдэнд үн цэнээр батлах. Энэ чинь юм. Өөрөөр хэлбэл бөө одоо оолж юм бас л бөө. Тэ онгод тэнгэр. Бусад онгод тэнгэртэй миний хадам болооч гэж хүчээ өгч байгаа. Одоргийн ирээдүйн хэдэн зуун жилийн дараах одоргийн тийм ивэдэг хадам буурал гэдэг зүйлийг нүүр дүүрэн найраад тэнцүү байхын төлөө хийж чаддаг юм байна.
Тийм учраас утаг болгон дээр, ураг болгон дээр, усаа болгон дээр хичээл зүтгэлээ гаргасан юм байна. Тэгээ өгөө нь юм байна. 7 голмаа алттай тэмцэх буюу 3 дээр удаа тэмцэх хөрөнгийг хатан буурлууд болж магадгүй бүх угсаа барай өгчээ. Эргээд аваад 11 гэдэг л өөрөө. Тэ? За 3 дахь жаргалын сонсъё. Тэгээд энэ би жаргалыг би мэдэхгүй байна. Би яг энэ 11 буюу аваа байгаа шүү дээ. Тэгэл чи авах ёстой гэж багштай загнуулаад явж дээ тэ. Зүгээр л онг тэнгэрийн минь эгүй аваа бол хатан буурлуудад 7 одоо ирээдүйн маань хатан буурлуудаа гэж хэлж байна. Голдмын алтны хэмжээтэй зүтгэлээ өгөөд 11-ийн аш тэмцүү байдлыг л гэрээлээд тэгээд хэрэгжихгүй хүндрэлтний муу авирт дарагдсан байна уу. За өнөөдөр аяла жаргалын тухай ярьж байгаа шүү дээ. Жаргал минийхээр жаргал гэдэг нь мөнх биш. Игшинд байгаа учраас л сайхан. Игшинд. Одоо дүү өнгөрсөн дүү ирээдүйд дүү. Өнгөрсөнд байгаа учраас одоо байгаа учраас ирээдүйд гордогдож байгаа учраас. Хэрвээ жаргалж явах урт байсан бол би уйдах гэдэг байхгүй. Зөрж тэмүүлэхгүй байхгүй. Хүсэж сунахгүй байхгүй юу. Тэгэхээр миний жаргал өнгөрсөн болоод үргэлж дуусах сайхан тэр агшиг одоо тийм үү хиймээр байгаа тэр шазуур ирээдүйд горилж байгаа тэр хүсэл минь миний жаргал байхгүй юу. Жаргалын хог цаг бол одоо тэнгэр эцэг энэ оршихуу маань маш гоё тааруулж өгдөг тийм. За сүүлээс 2 дахь асуултыг би танаас асууя. Хүмүүсийн энэ цаг үеийн хүмүүсийн аз жаргал гэж эндүрч хөөцөлддөг хамгийн хуурмаг зүйл нь өнөө цагт яг юу болоод байна? Хуурмаг аз жаргал. Өнөө цаг юм уу? Өнөө цагийн хуурмаг аз жаргал. Үйл үлгэр. Үйл үгүй үлгэр. Үйл үгүй үлгэр. За, наач их сонирхолтой. Одоо ингэ VR зүг тийм үү? За. Тэгээд ингээд тоглоё. VR зүгээ тоглож байна. За. Гар хөдлөж энэ үйлдэл хагаад. За тийм. Баг ч гэсэн яг жинхэнтэйгээ адилхан ч гэсэн биш ч гэсэн үйлдэл тэгээд тэндээс аз жаргал аваад тэгээд ингээд би эрэхтэн тэр нэг хагас дутууч гэсэн электрон ертөнцид үйлдэл учраас амьдарч байгаа. За энэ бол жаргал мөн би энийг хэлье. Энэ бол жаргал мөн. Компьютер дээр ингээд суугаад тэр яг гүөх гэдэг мэдрэмжийг авахгүй 13-нд хөдлөөд ачаагууд илгээсэн штеп аллах үлдээд явж байхдаа үйлгүй тэр үлгэр дотор амьдарч байгаа. Хэлж байна. Дахиад илэрүүлэхгүй бол наа чинь жаахан. Чи биеэр тухайн үйлдэл рүү хөдөлгөөн хийхгүй. Тэгэд үлгэрт итгэж допамин ялгараад унтах юм бол наа чи новши хөдөлж байгаа штэ. Ашиггүй гэсэн. Ашиг байтугай мэдрэмжчихгүй байхгүй юу? Одоо ингэ инээж гээд чи хацраа ядаж хөдөлгөхгүйгээр энэ инээтэй гэж жижигхэн допамин ялгаруулах чинь үйлгүй үлгэр. Дахиад жаахан илэрвэл тань. Би энийг одоо өөрөөр яаж дэлгэрүүлэх вэ? Чи тийм үү? Одоо вайныхаа тийм үү? Савнд өрийгөө хуураад жуус хийчих. За. Тэ чи тэрийг уун эцтэй. Энэ үйлдэлтэй. Тэгтээ үлгэр чи үнэ. Мөн үү? Энийг чи одоо нэг маркетинг контентээс энэ вайн ингэж яддаг стори үзье. Тэгтээ чи нэрээ тийм гэдэг нэг юм жаргал мэдрээ л дээ. Дурсан бихтэй. Энэ үйлгүй бодлоо. Гүйцэтгэл төгс бус байгаа үйлдэлүүд. Гэтэ тийм юм чи бидрэх ёстой гэдэг зүйл. Чи Холливуудын кинонод хайр дурлалыг ийм байх ёстой гэж жишгэлдэг штэ. Тэ одоо нэг роз жакет заавал дурлах ёстой. Хамгийн хайртай халамжтай баян залуу гэхлэх ёстой тэ.
Энийг үзэнгүүтээ тийм үү. Хайр дурлал бол Роз Жак юм. Ир хүнийг хөлдөж өгөх ёстой юм. Тэгэнгүүтээ тэ ингээд хорвоо сайхан залууг Роз гिचи болгож хуургаад тэ чи миний төлөө үлдэж өг. Гэ яваад байл та. Энэ нөгөө нэг үлгэрэн дотор наагаад үлдэн навшаага эзтэй. Энэ миний өнөөдөр ертөнцид амьдарч байгаа хамгийн тэнэг жаргалын хэлбэр гэж хэлээ. Тэр хүний ихтгэл өнөмшил төсөөлөл үлгэр мөн. Гэхдээ үлдэн ямар огийн юм бэ? Ийм хэлцэл. За подкастаа ерөнхийдөө 1 цаг дотор цагаас удаан подкаст хийх гэсэн чи би нэг эдит хийсэн чи амар удаан гацаад байлаа. Яг үнийг хэлэхэд 60 минутаас дотогшоо болохоор зүгээр байгаа байлаа. Өнөөдрийн дугаарын сүүлийн дугаарыг асууя. Орчин үед хамгийн ихээр алдагдсан бидний одоо яаралтай сэргийх тэр шаман код юу вэ? Мэдрэмжээ бүтэн мэдэр. Мэдрэмжээ бүтэн мэдэр. Бүтэн мэдэр. Хоромцог биш. Тэр эерэг мэдрэмжөө, сөрөг мэдрэмжөө, утгат мэдрэмжөө, утгагүй мэдрэмжөө, амьд өлдөх зөнөө, амьсгал авах ёс заншил уу? Зүгээр нэг мэдрэмжээ бүтэн мэдэр бити хоромцог. Бити төсөл. Яг мэдрэмжээ ирсэн үед нь их шинт нь төгс мэдэр. Энэ бидний өмнө цагт заавал хийх ёстой. Амьд байгаагаа мэдэр. Амьдралын утга учир ойлгох. Нэг том шанаа код. Одоо нөгөө апа бодлохоор бол төлхөр байна. За гэлээ. Дараагийн дугаарыг томодохгүй.